За, ер нь амаргүй байгаа. Өшөөч амаргүй болох бах. Амаргүй гэж тэгсээр бол амаргүй болгож байна л та. Энэ ард түмний амьдралыг хамгийн амаргүй байгаа нь бол Монголын ард түмний ачаан дээр л нуруунд дээр байгаа. Тэгээ энэ улсын төсөв нэмэгдсэн, аж ахуйн нэгжүүд үе таалга хааж байгаа, энэ авилга хороос хүндрэлж байгаа, энэ нөхцөл байдалтай ингээд харахад таны ажил маш хүнд хэцүү байх болно. Танаас одоо хүлээлт бол маш их байгаа. Энийг одоо прокурорын байгууллага амьдрал дээр бол харуулах байхаа гэж найдаж байна. За, уул нь бол Монгол ардын нам ялсан юм байна. Ер нь ард иргэдийн хамгийн дургуутсаад байгаа юм бол эн чин хуулийг биелүүлдэг, хуулийн доор амьдардаг ард түмэн бол хуулиас гадуур дархалгдсан ийм хулгайчуд байгаа байхгүй юу? Энд л ард түмэн баян ядуу байгаагаас илүү энд их дургуутсаад байгаа. Шудраг ёсыг хүсэмжлээд байгаа. Тэгээ энэ ардын намч гэсэн одоо нам ч юм уу юу ч юм энэ бүлэглүүдийн хоорондох арчилсан намыг яриач яах вэ? Ийм л болчиход байгаа. Би яагаад энийг яриад байгаа нөгөө үндсийг яриад байгаа байхгүй юу? Өнөөгийн нөхцөл байдлыг. Уул нь бол энэ ардын намд алчиг залуучууд байна авдрын ухвал. Энэ Инквайр, Абокер, Батамаалан, Батчаргал гişүүн, Батлууд, Ганга хоёрыг гişүүн, Дамдны юм гişүүн гээд байгаа байхгүй юу? Тэр хойноос бас ариун заяа байгаа юм байна шүү. Бас ундрамыг нэмчиж болно. Ийм хүмүүст итгэл өгсөн байхгүй юу? Энэ парламентын засаглагддаг чинь энэ байхгүй юу? Гэтэл одоо тэрийг хэрэгсэхгүй жагсаалтаар орж ирсэн хүмүүс одоо ингээд ажиллаж яах гээл одоо нэг жил ажиллаж байна л да. Үр дүн нь одоо ядуур хэвээрэл байна. Амьдрал ахуй өдрөөс өдөрт муудж байна. За энэ олон мега төслгээл яриад байдаг. Энэ долларын ханшиг харалтаа. Сүүлийн 20 хоногийн дотор 100 төгрөгөөр нэмэгдэж шүү дээ. Байдал бол ийм л байна. За тэгээд ерөнхийлөгчийн институтээс асуух нэг асуулт. За ерөнхий прокуророос асуух нэг асуулт байна. Асуултыг би давхардуулахгүй. Бүлэг дээр ч асуусан, хууль зүйн байнгын орон дээр ч асуусан. За үндсэн хуулийн 56-д бол ерөнхий прокурорыг за орлогч прокурор гэж байна уу? Туслах прокурор гэж байна уу? Ийм хүмүүсийг одоо ерөнхийлөгчийн институтээс 6 жилийн хугацаагаар зөвшөөрөх гэж оруулж ирнэ гэж байж байгаа байхгүй юу? За одоо хугацаанд дуусч байгаа туслах прокурорууд байгаа юу? Ерөнхий орлогч прокурорууд. Тэрийг та хэлээрээ хязгаар оруулж ирэх. За энэ улсын хурлаа зөвшөөрсөн гэж хууль дээр байгаа байхгүй юу? За гишүүд ярьж байна лээ. Хууль зүйн байнгын орон дээр. За улсын хурлын энэ танхимаас шударгаас эхлэх ёстой гэд таны өмнөх прокурорууд бас ярьдаг байсан гэд. За ер нь тийм л дээ. Энэ танхимаас л эхлэх ёстой. За бас өмнө одоо ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн хүн 76 гишүүн байхад тал нь одоо гэмт хэрэгтнүүд шүү та нар гэж хэлсэн. За тэгэл жидүү, ногоо автобус тэрний даалт эцэст нь бүгдөө л энд сууж байгаа. Одоо хөгжлийн банк мэтлэнгийн. За энэ одоо танхим дотор яллагцагчаар татагдж батсан би нэрийг хэлээд хэрэггүй гэж байгаа. Хичнээн хүн байна уу? Бид нэр бас ямар нэгэн байдлаар явсаар байгаад нөгөө гэмт хэрэгтний үр уурхаа энэ цугдарчаар хууль хяналтын байгуул. За Монгол улсын ерөнхийлөгч хүн засагладаг, хууль засагладаг ийм хуулийн засаглал эрх зүй төрийг бүрдүүлнэ гэж хөтөлбөр зорилт дэвшүүлж тэр чигээрээс тууштай хуулийн байгууллага аливаа үйл ажиллагаанд оролцдог, хэрэг маргаанд оролцдог, улс төрөөс ангид байх улс төрийн бодлогыг хангах тэр үндсэн хуулийн зарчимд нийцүүлж ажиллаж байгаа. Ийм ч учраас энэ ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй ажиллаж байгаа ерөнхий прокурорыг улируулан томилж байгаа. Хуулиараа ерөнхий прокурор өөрөө санал болгож орлогчоо томилуулахаар прокурорын хуулинд заасан байгаа. Энэ дагуу ерөнхий прокурор санал төвшүүлэх байх. Ер нь систем нурцсан үед бол энэ тодорхой шийдвэртэй арга хэмжээ гүйцэтгэл авч болно гэсэн Джон Локийн нэг эрх зүйн философи зарчмын хүрээнд бол тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. За юуны хувьд бол
Ер нь хэн шалгахдахгүй бол прокурор нотлох баримт дүүл баримтаар үндэслэл шийдвэрлэж явж байгаа учраас тэр талаар прокурор хариулах байх. 6 жилийн хугацаагаар доктортой ажиллуулахаар одоо томилж байгаа байнгын орон дээр дач таны гам бүтгч асуусан, тодорхой хариулсан. Ер нь нам хариал хагалцахгүйгээр л өнгөрсөн 6 жилийн хугацаанд тэр өндөр дээд албан тушаалтнууд шалгагдаж шүүхтээр шийдвэрлэгдэж явж байгааг та бүхэн бэлгэн мэдж байгаа. Гам бүтгчний асуултанд хариулъя. Ялагчаар татгдсан хүмүүс байгаа. Гэхдээ эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх хуулийн 7-гийн 2 дугаар зүйлд шүүгч, прокурор, мөрдөгч хүнийг эм бурууг шийдээгүй байхад буруутай гэж нийтэд зарлахыг хориглодог. Тийм учраас танд тодорхой хүн, тодорхой тоог хэлэх боломжгүй. За яг хөө би нэр ус асуугаагүй. Ер нь тоог нь ч асуугаагүй. Тоог нь хэлсэн бол сайн л байсан. За яг тэр бол ямар нэгэн байдлаар тэр хэрэг мөрдөн байцаалт прокурорын одоо халдшгүй талдаж байгаа зүйл биш ээ. Ер нь гэхдээ ард түмэн мэдж байгаа л да. За нөгөө талаар бол цаашид одоо бид бүхэн төрөл юм хуун дээр анхаармаар байна. За цаашдаа үндсэн хуулийн өөрчлөлт инээ тэрэ юм байгаа юу байхгүй юу гэдгийг бас ерөнхийлөгчийн институтээс энэ талдаа ямар санаа бодолтой байгаа бас нэг тодруулчихъя. Нэгэн тодоо бид нэр хууль их зүйн асуудлыг ярьж байгаа учраас ямар санаа бодолтой байдгийг гэсэн ийм асуудал байна. За мэдээж яг минут хүрэхгүй учраас боллоо. Биш яриул зөндөө. За прокурорын тухай хуулийн 7-гийн 2-д прокурор шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бусаар шийдвэр гаргуулахаар дарамт шалгалт үзүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Тийм учраас прокурортой холбоотой хэрэг маргаантай асуудлыг энэ төр хуулийн хүрээнд ярих боломжгүй байх. За мөн тэр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлын асуудалтай шууд холбоогүй учраас тодорхой хариулах боломжгүй. Гэхдээ Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс аливаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт санаачлах тийм асуудал огт яригдаагүй бөгөөд тийм санаа зорилго байхгүй гэж үзэж байна.